Би дандаа л хөх тухай бодоод байсан. Анх 12 настайдаа гарынхаа дотор талыг төсөж үзсэн. Хэцүү санагдаад байгаа ингээл гэрийнхэнтэй хэлэхээр жоох юм ичиж юунд готарт ингээд загнадаг. Өөрийгөө тайвшруулах зорилгоор энэ тэндээ өнгөцгөн цусалт хийх байдлаар өөрийгөө гэмтээс хүүхдүүд сүүлийн үед бол бас ирдэг басан байна. Сэтгцэн эмнэлэгт хандах болсон өсвөр насны 5 хүүхэд тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийсэн, гараа буяа зүссэн байдаг талаар сэтгэл заслын эмч мандах хэлж байна. За бид энэ удаа сэрэмжлүүлэг болгох үүднээс амиа хорлохоор 3 жилийн өмнөөс оролдлого хийсэн 15 настай охинтой ярилцлаа. 15хан настай хүүхэд яагаад сэтгэл зүйн гүн шарахтай болох болов? Бидэнтэй ярилцах олсонд баярлалаа. Тэгээ яг одоо чиний сэтгэл санааны байдал ямар байна вэ? Би одоогор л эмчилгээ хийлгэж байгаа. Тэгээд тийм болохоор сэтгэл санаа маань ер нь бол жоохон дээрсэн. Тэгээд өмнө нь бол надад бүх зүйл утгагүй санагддаг байсан. Хичээл хийгч ер нь бол ирээдүгөө төсөөлөх гээл хаач байсан ер нь анги дээрээ ингээ хүн болгоноос ер нь бол айгаад хүмүүс ер нь намайг юу гэж бодож байгаа л гээл надад нэг л найз байгаа. Тэр найз маань надад хэцүү үедээ ер нь бол гараад зүсэх юм бол арай дээр болдог гэж хэлсэн. Эмчилгээ хийлгээд үнэхээр буруу зүйл гэдгийг бол маш их ойлгож авсан. Танаа аав ээж ер нь чамд хэр анхаарал тавьдаг вэ? Тэр хоёр юм завгүй. Одоогийн байдлаар ингээд зүүн гар, баруун гар хоёул ингээд дотортолтой зөндөө л юм өнгөцгөн соргууттай. Ийм байна. Энийг бол ээж нь бол хэдэн жилийн өмнө мэдсэн. Гэхдээ мэдсэн ч энийг бол сэтгэл хямарсан байна гэж л хүлээж аваагүй, эмчэд үзүүлээгүй, загинсан, шийтгсэн болохоос биш ямар нэгэн хүүхдэд тусламж үзүүлээгүй байх. Энэ маань зогсоогүй олон удаагийн тохиолдол болсон. Тэгээ сүүлд яагаад үзүүлэхээр болсон гэхээр одоо гарн дээрээ талбайг олчлоо ш. Тэгмэд гуйныхаа дотор цусалт хийж эхэлсэн. Тэгээ хүүхдийг үзгээд бол аль хэдийн сэтгэл готролд ороод 3-4 жил болцсон. Сэтгэл готрлын өндөр зэрэгтэй, сэтгэл түгшилтийн дунд зэрэгтэй, үнэхээр сэтгэл хөдлөл төр инээдэг гэдэг мэдрэмж үнэхээр байхгүй болцсон. Байсан. Аав ээж нь нойрны ямраа гэдээ асуухад хүртэл аав ээж нь мэдгүй рүүгээ хаал ордог штэ. Гайгүй л хэлгүүдэй гэсэн. Гэхдээ охин ба шүндэ 3-4 сэрдэг. Өөрийн 4 цагаас хойш унтдаггүй. Тэрийг ч мдэггүй л байсан. Өөрийгөө гэмтээх орлого хийж байгаа хүмүүс л ихэвчлэн өвөрмөц цодон зам төлөвтэй хүүхдүүд байдаг. Эмзэг мэдрэмтгий тийм зам төлөвтэй хүүхдүүд маань бид нар ингээ хажуунаас нь харахад бол энгийн жижигхэн зүйл одоо юунд ингэж хямрдсан бэ гэхээр зүйл тухайн хүүхдийн тэр зам төрхийн сэтгэл зүйн байдлаас болоод маш юм том зүйл шиг санагддаг. Өвдөлт мэдрэхээр тархинд тэр тайвшруулдаг эндорфин гэдэг бодис ялгардаг байхгүй. Тэр бодис нь ингээд юм хямарсан байгаа хүүхдийг өвдөлт үүслээ автоматар зансан тайвшруул. Одоо өөргөө гэмтээсэн тохиолдлуудыг амиа хорлох жинхэнэ үйлдэл болон сүрдүүлэх хариу урвал гэж хоёр янзаар ангилж үзэж болно л доо. Ер нь амиа хорлох орлогыг нэг удаа хийсэн бол дараагийн орлого хийхэд илүү улам туршлагатай, илүү одоо тэр хийсэн үйлдэл маань илүү хор уршигтай байх магадлалтай байдаг. Хэрвээ үзэгч таны гэрт өсвөр насны хүүхэд байгаа бол тэднийг шалахгүй зүйлд гутарлаа гэж зэмлэхийн оронд сонсож, ойлгож, шаардлагатай бол мэрэгжлийн эмчэд хандах ёстойг анхааруулж байна.